Хүүхэд хүмүүжлийн эрг арга. Хүн бүр хүүхдээ сайн хүн болгож өсгөхийг зорддог. Тиймээс аав ээж та бүхэн өөрийн зорилгодоо нийцсэн эрг аргаар хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дараах 10 аргыг өдөр тутамдаа ашиглаарай. Хүүхдийг хүндэж байгаагаа харуулах. Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигэн хүндэл. Хүүхэдтэй болон бусад хүмүүс танд яаж хандаасаа гэж хүсдэг, тэр хүслээрээ хүүхэдтэй хандаарай. Урамшуулах. Хүүхдийн хариуцлагатай байдал, зөв үйлдэл, хандлагад нь талархаж урамшуулж, тэрж, шагнаж байгаарай. Хүүхдэд анхаарал халамж үргэж шаарддаг. Ажил даалгах. Сахилгуудын оронд хийх ажил хүүхэдтэй өгөх. Жишээлбэл хүүхэдтэй хүнс цуглуулгаар дэлгүүрт ороход сахилга гуйтаж, гүүх эсвэл дураараа чихэр шоколад авах гээд байвал дараагийн удаа дэлгүүрт орохдоо надад 6 алим аваад өгөөч гэх мэтээр ажил даалгаж өгөөрэй. Сонголт өгөх. Хүүхэдтэй алийг нь сонгосон зөв үйлдэл хийх хэд хэдэн сонголтыг өгөөрэй. Жишээлбэл хүүхэдтэй шүдээ угаахгүй гэвэл 3 өнгийн шүдний сойзноос өгөөд аль өнгөтэй сойзоор угаамаар байгааг нь асуух гэх мэт байж болно. Гэрийн дүрмийг тогтоох. Гэрийн даалгавраа хийсэн хойно зурагт үзэж болно. Энэ мэд дүрм нь хүүхдийг хариуцлагатай, өөрт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сурахад нь тусалдаг. Буруу үйлдэл зан авирыг засгаасаа өмнө ярилц. Буруу хийсэн зүйлийг шууд хэлхээсээ өмнө хүүхдэд тэрвэрч, хүүхдэд та хайрладаг, анхаардаг гэдгийг эхлээд хэлж ойлгуулаарай. Асуудлыг шийдвэрлэхийн тулд та хоёр хамтдаа юу хийж болох талаар ярил. Хүлээн зөвшөөрөх. Хүүхдийн гаргасан шийдвэр гаргаж байгаа аашийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл чи багштай уурлаад хичээлдээ явахгүй гэртээ баймаар байгааг чинь ойлгож байна. Энэ шийдвэр чинь чамайг буруутгахгүй. Гэхдээ хичээл чинь 45 минутын дараа орно гэдгийг санаарай. Чамд бодлон өөрчлөх боломж байгаа шүү. Шийдвэр гаргах боломжийг олгох. Хүүхэд чинь том болохын хэрээр шийдвэр гаргах боломжийг олгох хэрэгтэй. Жишээлбэл миний хүү ухаантай болохоор би чамайг зөв шийдвэр гаргана гэдэг чинь итгэж байна. Чи шийд. Ингэснээр хүүхэд өөрийнхөө амьдралаа хариуцах ёстойгоо ухаарч, өөрийнхөө шийдвэрийн эзэн болж сурна. Хайрлаж анхаарч байгаагаа ойлгуулах. Хүн бүр хайрлуулж халамжлуулах дуртай. Тиймээс хүүхэдтэй хайртай, хүүхдийнхээ юу хийж байгааг нь ойлгох нь танд чухал гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Хугацаа өгөх. Одоо хийж байгаагаа үргэлжлүүлэх цаг хугацааг өгч бай. Жишээлбэл одоо 7 цаг 10 минут урж байна. 7 цаг 30 минут хүртэл тоглоод гэрээ цэвэрлэн шүү.